За бид явсаар уншилтын 10 стратеги дээр ирээд байна. Одоо эхний 5-ыг нь үзэх болно. Хичээлээ зориудаар жижиг хэсгүүдэд хуваасан байгаа. Тэгэхгүй бол ийм том сэдвээс айж жирэхгүй. За чадварлаг уншихад хэрэглэх 10 стратегийг харцгаая. Гарын авалгаа та нар дагуулад харж болно. Эхнийх нь Библийг бодож унш. Библи залхуу хүнд өгөөжөө өгдөггүй юм. Та нар оюун санаагаа үгээр програмчлах хэрэгтэй. За энд нэг сонирхолтой хэсэг байна. Цалин цагаан мөнгө мэт үнийг ирж, нууц эрдэн мэт түүнийг хайваас эзнээс имээх үг чи ойлгоно. Бурхны тухай мэдлэгийг олж авнаа гэсэн. Йов 28 дээр адилхан дүрслэл байгаа. Гэхдээ тэр алт толборлох уурхайгаар зүйрлсэн. Газар дээр ил байхгүй. Ухчил олох хэрэгтэй. Ирж хайх хэрэгтэй. Үүний тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Тийм болохоор Библийг бодолтой уншиж сурах хэрэгтэй. Ил байдаггүй, гүнд нь байдаг зүйлсийг тунгаан бодож уншнаа. Хоёрт нь Библийг ахин дахин унш. Библийн тайлбар тол бичсэн хүмүүсийн нэг нь ингэж хэлсэн байдаг. Энэ хэсгийг 100 дахь удаага уншихдаа би энийг анзаарлаа гэж. Нэг юмаа 100 удаа уншсан гэсэн үг үү? Хариулт нь тийм ээ. Тэгээд яг роман уншиж байгаа юм шиг уншина. Номоо эхнээс нь дуустал унш. Адал явдалтай ном уншихдаа та нар за би 7 дугаар бүлгээс нь уншина. Дараа нь 2 дугаар бүлгийг тэгээд 12 дугаар бүлгийг нь уншина гэхгүй бидтэй. Ийш тийшээ өсчихгүй. Эсвэл за төгсгөлийг нэг уншаадах. Дараа нь эхлэлийг нь харчих. Ингэж уншвал зохиолчийн зорилгоос хазааж авах ёстойгоо авч чадахгүй. Ахин дахин унш. Үүнийг хайрын захиашааг унш. Нэг суудал дээрээ уншаа. Би жилдээ нэг удаа Библийг бүтнээр нь уншихыг хичээдэг. Гэхдээ өдөрт 3 эсвэл 4 бүлгээр биш. Эхнэр маань тэгж уншдаг л да. Тэглээгээд асуудал байхгүй. Би бол 1 сарын дотор уншихыг боддог. Хэрв надад хангалттай цаг байвал би эхлэл мэтийн номыг уншдаг. Хэрв 10-20 минут байвал дуулал номноос зарим бүлгийг уншдаг. Эсвэл сургаалт үгсээс 1-2 бүлэг уншдаг. За ямар ч байсан би номыг бүтнээр нь уншихыг хичээдэг. Яагаад гэвэл тухайн ном нэг бүхэл байхаар бичигдсэн болохоор. Эхнээс нь дуустал нь уншвал ямар ч номын утга учир ойлгомжтой байдаг. Уран зохиолын ном уншиж байгаа юм шиг унш. Дахин дахин уншаарай. Боломжтой бол Библийг өөр орчуулгуудаас харьцуулж унш. Мөн одоо үед аудио Библи хүн бүрт боломжтой болсон шүү дээ. Тиймээс Библийг бас сонсож болно. Мөн Библийг чанга дуугаар унш. Би саяхан надад их тустай байдаг нэг зүйлийг хийсэн. Үйлс 16 дугаар бүлгийг уншсан юм аа. Бүлгээ уншиж дуусаад тэр хэсэгтэй холбоотой бичлэг үзсэн. Тэгээд бичлэгээ үзсэн чинь ийм ч юм гараад, тийм ч юм гараад би бүр гайхаад дахиад Библийг аваад харсан чинь яах аргагүй тэр бичлэгийн зөв байсан. Би л харин зөв уншаагүй байжээ. Би хэтэрхий хурдан уншсан учраас олон зүйлийг анзааралгүй гээж орхигдуулсан байсан. Библийг чангаар уншаа. Тус нэмэртэй гэдгийг та нар харах болно. Мөн Библийг төвчээртэй унш. Энэ хаданд авирагч шиг цаг хэрэгтэй, удаан бай. Ихэнх хүмүүс алт олохын яг даваан дээр болчихдог, буугаад өчгдөг. Үйлчлэл хийдэг хүмүүст цаг гаргаад төвчээртэй унших нь хэцүү байдаг. Уралдаанаар зүйрлвэл бид нар богны гүйлтийн тамирчид шиг гэтэл амьдрал болохоор марафон шиг өдрөөс өдөрт урдах зүйлсээ хийгээд явах ёстой. Библийг төвчээртэйгээр уншаа. Удааширч, тайвширч сур. Бидний тарих шин юмд дуртай байдаг. Байнга шин юм хүсээд байвал бид үнэт эрднийг алдсаар байх боломжтой. Шин юмны араас хэтэрхий их хөөцөлдөөд заримдаа бид удааширч тайвширхаа мартдаг. Миний багш доктор Хенри ингэж хэлдэг байсан. Бурхны үг хуучирдаггүй нь хамгийн гайхалтай гэж. Ахин дахин нээсэн шин хിവэрэ. Тийм болохоор л бусад ном шиг бишээ. Зарим номыг авлаа, тунд ажгүй. Сонирхолтой байна. Сайн бичсэн байна. Нэг уншлаа тэгээд л болоо. Маш цөөхөн хүн л 2 дахь удаага эсвэл 3 дахь удаага уншина. Библи бол тийм бишээ.
дахин уншиж болдог. Би бараг 40 50 удаа уншсан баха. Бүү мэдээ. Би бүгдийг тоолоогүй. Ямар ч байсан Библи байсаар байх чадaltaй. Тэр өөрчлөгдөшгүй. Төвчээртэй уншихдаа яагаачгүй байхад өөр их сурвалжууд руу битгийгүйгээрээ. Ажиглалт хийж байхдаа номын сан руу битгий яв. Тайлбар тол битгий хэрэгэл. Зүгээр л чи ба Бурхны үг байх хэрэгтэй. Ийм л байх ёстой. Хүмүүс анх ингэж л уншдаг байсан. За тэгээд хоёр зарчим байна. Эхлээд Библийн тексттэй төвчээртэй хандаараа. Шууд биш. Төвчээртэй байвал өгөөжөө өгнө. Дараа нь өөртөө төвчээртэй ханд. Хурдаа сааруул. Удаашир. Төвчээртэй байхын тулд цагаа зориул. Тэгээд дараа нь сонгож уншина. Өөрөөсөө асуултууд асуу. Хэн, юу, хизээ, хаана, яагаад, юуны төлөө, хинд хамаатай вэ гэх мэт асуултууд асуунаа. Сургаалт үгсийг унш. Дүүрэн эмэгтэйн тухай байгаа. Гэхдээ эмэгтэй хүнд зориулагдаагүй. Залуу ирчүүдэд зориулж бичсэн. Залуу ирчүүд эмэгтэйчүүдийг сонирхно штэ тий. Тэр залууст хандаад хоёр төрлийн эмэгтэй тун онцгой байх болно гэж хэлж байгаа. Нэг нь мэрэгэн ухаант бүсгүй, нөгөөх нь садар эм гэдэг бүсгүй. Нэг нь маш сайн, нөгөөх нь маш муу. Тэр байтугай сургаалт үгс 7-гийн төгсгөлд эрэгтэй хүнийг уруу татах арга заасан байгаа. Садар эмийн өнцгөөс бичсэн байгаа. Эхлээд толгоо муутай гинэн игэл гэсэн үг. За тийм нөхрийг олноо. Тэгээд инг яхаараа ийм юм Библиэд байдаг байна гэж та нар хэлж болох юм. Яагаад гэвэл энэ нь залуус зориулсан анхааруулга учраас Библиэд байгаа. Болгоомжтой байгаараа, ийм юмнаас хол байгаараа. Үйл явцыг л хилээ зогсоогүй үр дүнгийн бас хэлсэн байгаа. Үр дүн нь үхэл юм аа. Тийм болохоор унших хэрэгтэй байх нь. Та нар хэн тэд нар юу гисэн бэ гэж асуу. Есүсийг хувирах үед Петрийн тухай тэр юу ярьж байгаагаа ч ойлгоогүй байлаа гэсэн. Сайн орчуулсан байна. Рахаб байна. Түүнийг янхан им гэж бичсэн байгаа. Янхан им гэж танигдах ямар байх вэ? Мэдээж ийм нэрээр танигдахыг хэн хүсэх вэ? Тийм биз дээ. Андрэ бас байна. Симон Петрийн дүү, нэг алдартай хүний дүү гэж танигдах ямар байх вэ? Жинет бит хоёр анх Манилад очоод нэг цуглаанд очисон чинь пастор нь Жинетийг гэрчлэлээ хуваалцаад өг гэж асуусан. Тэр пастор нэг цаг орчим номлодог. Тэгээд номлолынхоо дундуур хэн нэгэн хүнээр 3-4 минут гэрчлэл хуваалцуулдаг байсан. За тэгээд тэр Жинетийг урьсан. Жинет ганц бие хүмүүсийн тухай тэд хэрхэн төвчээртэйгээр хүлээдэг тухай ярьсан. Яриа дуусах үед нь цуглаан тэр чигээрээ бараг 3,000 хүн байсан баха. Алга ташсан. Нэг хүн анх удаа гарч ирээд хуваалцсан. Тэд алга ташсан. Тэрний дараа намайг хүмүүс мэддэг болсон. Өө Жинетийн нөхөр гэдэл. Би Жинетийг мэднэ. Жинетийг би сонссон. Өө чи нөхөр нь байсан юм уу гэдэл. Ингээд байвал гоё биш үсттэй. Хин юу энд юу болж байна? Номлогчийн үгсээс харцгаая. Номлогчийн үгс номын зорилго юу вэ? Зохиогч нь юу хэлхийг хүсэж байна вэ? Энэ дэлхийн хамгийн ухаантай хүн бидэнд нэг юм хэлэх гээд байна. Тэр юу ойлгуулах гээд байна вэ? Хин, юу, хаана гэсэн асуултууд чухлаа. За газар зүйч бас чухал. Давид Голиаттай тулалдсан. Хаана тулалдсан бэ? Эламын хүндийд. Энэ яагаад чухал гэж? Энэ маш чухал. Энийг мэдвэл Израилийн айрам, Филистийн айрам хоёр яагаад 40 өдрийн турш байлдахгүй байсныг ойлгох болно. Яагаад? Хариулт нь газар зүйтэй холбоотой юм. Есүс шинэ гэрээнд нэг хэсэг дээр тамийн үүд дийлэхгүй гэж хэлсэн байдаг да. Тамийн үүд хаана байгааг та нар мэдэх үү? Тэр байгаа газартаа л их ойрхон байсан тодорхой нэг газрын тухай ярьж байгаа. Газар зүй маш чухал. Олон зүйлийг ойлгоход тус болдог. Хизээ гэж асуух хэрэгтэй. Марк
1:35 өглөө маш эрт болж байгаа. Есүс боссон дагалдагч нар нь харин унтаж байсан. Үйлс 1:8 хизээ болсон бэ? Пентекостос төдөн өдрийн өмнө болсон. Хизээ болсон нь чухал. Яагаад? Матай Есүсийн төрөлтийн тухай бичсэн. Бичлгүй яах вэ? Гэтэл Марк бичээгүй. Лук бичсэн. Иохан бичээгүй. Иохан яагаад бичээгүй юм бол? Эзний мэндэлсэн явдал түүнд чухал биш байж, түүнээс ч өмнөх жинхэнэ эхлэл рүү тэр хандаж байгаа. Бүхний эхэнд, бүтээлийн эхэнд Есүс байсан гэдэл. Яагаад зарим зүйлийг оруулаад байна вэ? Матай Есүсийн сорилтын тухай 11 ишлэл бичсэн. Марк 1-2 ишлэл бичсэн. Лук харин 13 ишлэл бичсэн. Иохан тэр тухай юу ч бичээгүй. Яагаад? Тийм, өөрийн бурхан эзнийг бүү соргисон. Иохан Есүсийг бурхан гэж танилцуулсан. Тэр юуг оруулаагүйг нь мэдвэл бид түүний үзэл баримтлалыг ойлгож чаднаа. Яагаад? 1-р Петр 3:7-г уншъя. Нөхрүүдээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нэгүслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүнддэг. Ингэвэл залбиралт чинь саад дотхор учрахгүй. Юу? Миний залбирал үр нөлөөтэй байх эсэх нь би эхнэртэй яаж хандаж байгаагаас хамаарна гэсэн үггүй. Петр тэгж л хэлж байна. Чухлаа. Эзэнтэй алхах алхаа нь ямар байгааг нь харуулах нь. Темплийн их сургуулийн оюутны хөдөлгөөний захирал байхдаа би нэг охинтой таарсан юм. Тэр над руу утасцсан. Би тэрнийг мэддэггүй байсан. Миний утсыг олоод яг Крисмсийн өмнө залгаад би сүсэг бишрэлтэй хүнтэй ярих хэрэгтэй байна. Би нүгэл хийчихлээ гэсэн. Яг тэр үед нь уулзах боломжгүй байсан учраас хэдэн өдрийн дараа Крисмсийн конференц дээр түүнтэй уулзсан юм. Тэгээд би түүнээс юу болоо вэ гэсэн чинь тэр би ээжтэй худлаа ярьчихсан гэсэн. Тэр ч сайн хэрэг биштэй гэж би хэлсэн чинь харин тийм ээ. Би нэг залуутай амьдарч байгаа. Гэхдээ ээжтэй тэгээгүй гэд худлаа хэлчихсэн. Хөрхий. За ярилцъя гэдэл. Товчхондоо тэр охин итгэгч болсон. Тэгээд тэр манай хөдөлгөөнд хамрагдах болсон. Бид нар залбирах үед тэр охин бас гайхалтай залбирал хийсэн. Тэр эзэн минь та надад туслах хэрэгтэй байна. Хамт амьдарч байгаа залууг минь авраач гэсэн. Тэнд байсан хүмүүс вау гэхээс өөр юм хэлээгүй. Тэр шинхэн итгэгч болохоор тэгсэн байх. Залбирч байхдаа бас муухай үг хэрэглэнэ. Амар хараал хэлээгүй л дээ. Гэхдээ тэр өсөж байсан. Ямар ч байсан хинч юу ч гээгүй. Талархууштай хэрэг шүү. Тэгээд нэг өдөр тэр эзэн надад юм заасан гэсэн. Гайхалтай юу заагаа вэ гэсэн чинь намайг муухай үг хэлэхэ бол тэгвэл нөгөө залуудаа илүү сайн гэрчлэл харуулнаа гэсэн. Юу гэхвдээ те? Өсөж байгаа хүн шүү дээ. Тэгээд сүүлдээ тэр охин залуугаа орхисон. Илүү сайн итгэгч болохын төлөө хичээсэн. Сүүлийн үед хэр байгааг нь би даанч мэдэхгүй маа. За тэгээд юу гэж? Энэ бүх жижиг сажиг зүйлсийн үр дүн нь юу вэ? Библиэ залбиралтаагаар унш, шинэ итгэгчдийг сонс, хүүхдийн залбирлыг сонс, бичээсийг залбирлаа болго. Хүүхдийн залбирлыг сонсвол тэд нар янз бүрийн тийм юм байдаггүй. Илүү дутуугүй маш энгийн залбирал байдаг. Тэр нь ч жинхэнэ залбирал байх. Зүгээр л Библиэ нээгээд эзэн би энд байна. Ариун сүнсээ сурахад минь туслаач. Унших гэж байгаа хэсгээс ойлгох ёстойгоо ойлгоход туслаач гэдэл ир. Сонсох чих харах нүдийг эзэн бүтээсэн. Үүгээр дамжуулан бид Бурхныг болон түүний үгийг сурах учиртай. За дараагийн хазмаар унших стратегийн 6-аас 10 дугаар хэсгийг үргэлжлүүлэн харах болно. Удахгүй эргээд уулзъя.